Одоо энэ даяарсан нийгэмд бүгдээрээ эрх дураараа байх хэрэгтэй гэж буруу юм яриад байгаа байхгүй юу? Аливаа зүйл чинь нэг хэмжээтэй хязгаартай бас болох юм болохгүй юм гэж олон юм байгаа шүү дээ. Тэр үед чинь одоо ингээл Түмэн Демирлогоо туулын урсгал шөндөө сайхандаа гал гоё дуудуулаад те аялгуу тэр байгаа байдлууд бүгд ариухан байсан шүү дээ. Дандаа эх орноо байгаль дэлхийг мал ахуйгаа хүн соёлоо те магтсан. Ийм сайхан уран бүтээлүүд байсан цаг үед ард түмэн тийм л ариухан л байсан байхгүй юу? Тийм л даруулгатай, тийм л гоё стрессгүй, илүү дутуу юм боддгоо ажил хөдөлмөрөө дор бүрнээ хийдэг ийм л сайхан амьдрал байсан шүү дээ. Тэгэл эн чинь алдагдж байгаа байхгүй сүүл рүүгээ тэгэл одоо алан талан одоо шулна гэдэг дуунууд зохиогоо дуулаад тэгэхээр эн чинь хүмүүст нөлөөлж эхэлж л байна гэсэн үг тийм ээ. Хамаагүй замбраагүй болсноос хойш одоо энэ ерөөсө хэрүүл маргаан нэг сошиалэр одоо бие бинийгээ харааж муулдаг энэ зүйл бол одоо бүр зах замбраагаа алдлаа шүү дээ. Аав маань бас өнгөрөө жоох удаагүй байсан. Тэгээ би аавдаа зориулаад нэг сайхан дуу хий та гэж бодсон байхгүй. Янз бүрийн л аавын тухай дуунуудын аялгуунууд орж ирээл байсан боловч нэг л бас болж өгөхгүй. Манай аав чинь нэг ховдын чандамны хүн, хөөмийн их нутгийн хүн шүү дээ. Тэгээ би нутагт нь очсон байж байгаа. Үгүй нэрээ энэ ч одоо аавдаа дуу хий гэж бодох юм бол одоо бүр гоё одоо хөөмийн мөмийн хархраа эдэртэй гоё дуу зохиолох гоё юм байна штэ гэж бодохгүй гинт санаанд бууж ирж байгаа. Тэгэл ер нь зохионо гэж бодож исэн одоо зүйл маань нөгөө сэтэл маань өөрөө задраад шал өөр юм болж яваад одоо 13 дугаар зууны үеийн тэр үеийн одоо Монгол эрчүүд ямар байсан болоо гэдэг тийм нэг төсөөллийг бодож үзээд тэгээ тэрэн дээр бодсон чи ер нь бол дийлэнхтэй дандаа даан байлдаан тэгэл ан аав тийм ээ. Тэгэл оройн одоо сайхан одоо махаа идэл сайхан галаад орой сайхан хуур хөгжмөө тоглоол сайхан биелээл те гээл явдаг байсан бах. Тэгээд эндээс үүдэлтэйгээр тэр үед морин хуур хөгжим нь ямар байсан бол за товшуур хөгжим нь ямар байсан бол яаж тоглож чингэрэг мэнгтэйгээ яаж авцалдуулж тоглодог байсан юм бол те тэг хөг ай дангийн хувьд ямар байсан бол гэл ингээл төсөөлөл маань явж байгаа юм л да. Түүхийн судалгаануудаас үзэхэд хүний үеэс баг одоо энэ товшуур хөгжим үүдэлтэй хуур хөгжим бол нэлээд хоошоо бас үүссэн одоо байх магадaltaй ийм одоо түүхийн олдурч юм уу судалгаанууд байдаг юм шиг байлаа л дээ. Тэгээд тэндээс нь улбаалаад үзэхлээр хоёр жавцтай хөгжим ямар хөгөөр тоглодог байсан бол гэдэг үндсэн санаа гарч ирэхдээ тэр хоёр хөг нь одоо энэ орчин үеийн одоо энэ хөглөгөөний одоо нэг үндсэн хэллэгээр бол кварц буюу квинт гэдэг хөг. Морин хуурыг одоо шууд ингээд сул хоёр утсын татхтал тэр рок хөг тохирч байдаг. Товшуур хөгжмийг шууд одоо тэр сул хоёр утас байна, гурван утас байна хамаагүй тоглоход тэр нь өөрөө шууд дангаараа шууд рок хөг тохирдог байхгүй. Тэгэхээр эн чинь өвгөд ер нь тэр үед чи ер нь энэ рокыг чи үүсгэсэн байсан юм биш үү? Гэх төсөөлөл болж ирж байгаа. Ер нь рок тоглох арга барил рок хөгжмийн тэр нэг хэв маягууд чи ер нь тэр үед ер нь эхнийхэн одоо суурин тавигдаад явж исэн юм биш үү? Манай өвгөд тавиад ингээд дуургаад ингээд тоглож исэн юм биш үү? Хөг нь өөрөө тийм болохоор тэр хөг нь таарсан тоглолтууд чи өөрөө нэлээд л арх маягийн одоо тоглолт одоо дуугуурууд байсан бахаа гэж төсөөлж байгаа байхгүй. Дуулах арга барилын талаас нь судлаад үзэхлээр хархраа, шахаа, эсгэрээ гэл те. Эдгээр дуулалтууд чи бүгдээрээ одоо энэ цаг үед байгаа рок дуулалтуудын үндсэн суурьуд нь байдаг. Одоо скрим хийж байгаа барууныхын чинь дуулж байна. Нарийн хоолоогоор дуулж байгаа тэр шахаж дэшээ нэлээд одоо өндөр хоолоо гаргаад дуулж байгаа эдгээр энэ хэм маягууд чи бүгдээрээ өөрөө яг одоо энэ эсгэрээ, хархраа, шахаа эдрийн одоо үндсэн суур одоо дуулалтууд байдаг байхгүй. Одоо хамтлагийг одоо бүрдүүлэх цаг хугацаа бол 3 жилийг бас авсан юм л ажил болцсон л та. Эхнийхээ нэг 2 3 дуу зүгээр одоо үндсэн хөгжмийн найруулгыг хийгээд дууссан байгаад байдаг.
одоо үндэсний чиглэлээр тоглодог янз бүрийн одоо хүмүүсийг дуудаал, янз бүрийн хамтлагуудыг дуудаал авчраал сонсгоол ийм байгаа ингэж одоо хийх бодолтой байна. Яаж юм бодож байгаа юм байна уу? Яамаар байна? Хамтарч ажиллах сонирхол байна уу гэдэг тал дээр нэлээд явсан. Рокийг мэдэрдэг байх, тэр чиглэлийг сонссон, тэрэн дуртай байх, тэрийг бас одоо тодорхой хэмжээнд ритм хэмжээгээр нь тоглоод мэддэг байх гэдэг бол аягүй чухал байхгүй. Их л олон хамтлагуудыг авчирч сонсгож байсан боловч Жая тэр дундуур нэг ирж харагдсан юм аа. Тэгээд Жаятай сонсгоод Жая тэгээд тэр үед хөгжим мөжгийн багш хийжсэн гоё болох юм байна хаа. Гэхдээ би одоохондоо бол нэг жоохон бас одоо багшийн ажил мэргэжилтэйгээ ингээ яваад байгаа шүү. Юм ингээ бүрдээд ирэх юм бол би ингээд ороод явахд бараг бэлэн шахуул юм ярьсан. Тэгж байж байгаа цаадах чинь нөгөө галааг таньдаг байж байгаа. Галааг наашин дуутахгүй. Галаа чинь нөгөө үндэсний дуу хөгжгийн жуулахт байсан. Тэгээ би галааг ирэхлээр нь галагаар эхний дууныхаа морин хуурын соолуудыг тоглуулж үзээд за өөр нь харьхруулаад дуулуулж үзээ тий. Тэгсэн яг л миний нөгөө нэг дотроо нэг анх бодож явахдаа төсөөлж исэн тэр зүйлүүд бүгд ингээд биелээ болоод эхэлж байгаа байхгүй. Манай энэ товшуурчин ТМК болохоор одоо надтай хамт бол бас 10 хэдэн жил одоо манай институт хамт надтай ажиллаж исэн. Би бол ТМК сайн мэднэ. Дахиад нэг одоо хуурч хэрэгтэй юм шиг надад санагцлаа да. Тэгсэн хин галаа маань Жая хоёр маань энэ Инкүш гээд нэг сайн залуу байдсан шүү дээ. Инкүшиг дуудчих хөөхлөр нь заадаг. Тэгээ Инкүшиг дуулж авчираад тэгээ Инкүшээр одоо бид нар чон сүлдийг нэлээд дуулаад бэлэн болгоцсон байж байгаа. Авчираад Инкүшээр тэр голынхан тэр соол молын ах тоглуулж тэгээ үндсэн тэр нөгөө нэг одоо тоглох арга барилынхаа хэв маяг тэр одоо үндсэн байх хэвээр зүйлээ анх одоо тэгж гаргаж авчихсан байхгүй. Нэлээд ноцолдож бас учрыг нь олоход их шинэ юм чи хэцүү шүү дээ. Тэгээд энэ урдлын дүр маань ингэж бүрдээд бүсгүйн дуу юу вэ чон сүлд гэдэг 3 дуу хамгийн анхны 3 дуу болж гарч ирсэн. Юу дуун дээр клип хийгээд хамгийн анхны клипээ бидний баруун аймагуудаар бараг 15 6 хоног бараг 5,000-6,000 км явж ирсэн байхгүй яв зураг авчихсан. Дилис гэдэг тэр гоё эстэй газар тэргээл ингээд тэгэл ховдын чанд маань гэл аавынхаа нутг мотхроо очоод тэр алаг толгой гээл тоо шүтдэг хайрхан дээр нь гаргаж аваад тэг алтаа хайрхан харуулаад ингээд дуучтай нэг нэгээр нь авчиж зогсоож байгаа дуулуулаад тэгээд анхны клип гарч ирсэн. Дараа нь мэдрэн чон сүлдээ авъя гэдэг одоо төсөөллөөр бол нэг 1000 мотоциклчт ингээл гарч ирээл те. Тэгэл ингээл талаар нэг мотоцикл ингээд уулын ингрээр нэг мотоцикл зогсоол нааш хүмүүс нь ингээл алхаал. Тэгэл ийм арзаас олоосууд ингээл өстой. Гараа өргөж мөргөөл тоглондоо гээл тэгсэн чинь дэн дээр 30 мотоцикл ирсэн байдаг байхгүй. Тэрийг бас ихтэйхэн найруулад нилээ одоо дүрсээ бас шах маягтай тэгэж авч маваад тэгээд гой болгосон л доо. Тэгэл эдрийг одоо эхнээс нь тавьж эхлээл тэгэл одоо за хүрдэг болоо яадаг бол тэгээд тавьсан тэгэл бүр шуурсан л та. Эхний одоо тэр юу чон сүлд гэдэг дууны клипэн дээр чинь манай урдлын дөрүүл яваад байдаг шүү дээ. Та нар сайн анзаарсан бол тээ. Тэгээд тэр үед энэ хойтлын дүр маань байгаагүй байхгүй. Энийг цаашаага ингээд бүр тесрээд явчихна ч гэж төсөөл байгаагүй. Зүгээр л ингээл гоё нэг хийгээл өөртөө ингээл нэг өөрийнхөө л нэг дотор бодож ирсэн юм гаргаж ирээл баярлалгүйгээд ийсэн байхгүй.
Гэтэл тэр маань ингээ бүүн болоод эхлэе. Дараа нь ингээд одоо дэлхийд тойр тоглох гинэ гэсэн чинь нэрээ энэ ард бөмбөрийн тоглох усууд чи юм билээ гэж эхэлж байгаа байхгүй. Дахиад одоо энэ арын залуучуудаа нэг нэгээр нь хайж олох те бүтэн болгох энэ ажлууд эхэлж байгаа. Фестивал дээр очиж ижил өөрийнхөө ритингийг олж харддаг байхгүй. Хамтлаг тухайн хамтлаг. Бид нар рок хэмринг дээр хамгийн анх орж байхад хамгийн доотлол нэм цэг шиг тийм нэр байсан. Дэхүү гэх тэрийг баг ингээд постэр дээрээс нааш бүр ингээд татаа томруулчмаа. Тийм жижигхэн дэхүү байсан байхгүй юу? Анх 19 онд. Одоо 2026 онд дэлхийн том фестивалуудын дээрээс 2 ч гисэж байгаа байхгүй юу? Лого нь бүр ийм том болцсон зураг нь. Тийм ээ? Энэ дээр одоо Pantera, Lamb of God, Metallica ч гэдэг юм уу те. 2 дугаар игнэнд дэхүү гэд лого могонд мангар том болцсон. Нэр хүнд нь ямар байгаа вэ? Хэр өндөр түвшинд явж байгаа юм бэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй тий. Энэ ирчээр ингээ яваад байвал удахгүй бид нар бас том стадионд бие даасан том тоглолтуудыг дэлхийд тойроод хийдэг болох ийм одоо цаг үе маш ойрхон ирж байна л гэсэн. Ер нь харьцангуй 10 жилийн өмнө хүн рок гэд өөрөө дотроо ярьж хэлж явж исэн зүйл маань одоо дэлхийд дахин хүн рок гэдгийг мэддэг болцсон. Хүн болгон хүн рок урсгалаар тоглодог хүү хамтлаг гэж хэлдэг болцсон байгаа. Энэ бол нэг ололт. Гэхдээ энэ цаашаага дахиад уламжлаад нэлээд одоо он цагийг илээх үедээ энэ урсгалаар тоглодог хамтлагуудын тоо маш олон болно. Энийгээ дагаад энэ нөгөө Монгол улсын нэр хүнд дэлхийд дахинаа бас дахиад илүү их өндөрт гарах юм одоо бас суур болж өгнө л гэж харж байгаа байхгүй. Ер нь бол манай хамгийн эхний альбом ч юм бол Гэрэг гэдэг нэртэй альбом шүү дээ. Яагаад Гэрэг гэд нэрлсэн гэдэг чинь бид нар дипломат паспортаа бариад дэлхийд одоо Монголоо төлөөлөөд гарч байна гэдэг ийм мессежийг анх өгсөн. Чингис хааныг, өвөг дээдсийг маань одоо эзэн богдыг маань бүгдэрийн одоо алуурчин талуурчин байсан тийм ээ. Ер нь дэлхийд даяар тийм мессеж тараацсан ийм л одоо харгас одоо махчин аюултай хүмүүс ингээл одоо хачаа чим ярьдаг байлаа шүү дээ. Гэтэл үнэн эрэхтэй тийм байсан уу гэвэл тийм биш байсан гэдгийг олж харсан энэ явдал хамгийн чухал байхгүй юу? Өвгдийн хийж бүтээсэн зүйлийг дахиад энэ дэлхийн олон түмэнд дахиж ойлгуулъя. Та нарын наад энэ амьдраад байгаа наад одоо энэ үндсэн суур бүх зүйлүүдийг чинь энэ өвгдөөц бүтээж гисэн шүү. Холбоо шуудан байна тий. Одоо холбоогүй дэлхийн улс орн баларна шүү дээ. Олон улсын худалдаагүй дэлхийн улс орн баларна. Хууль цаазгүй улс орн баларна. Тийм ээ. Дипломатиос гадаад паспортгүй харилцаагүй улс орн баларна. Тэгэхээр чинь энэ бүх үндсэн бүх суурийг хэн тавьсан бэ гэхээр манай өвөг дээдс тавьж өгсөн байхгүй юу? Даяарчсан нийгмийг анх одоо бий болгож өгсөн. Тэр цаг үе нь ямар байсан юм бэ гэхээр тэр цаг үе нь яа харахгүй дайн байлдаан хийхээс өөр аргагүй тийм л цаг үе байсан. Тэр үед чинь энэ дэлхийг чинь нэгтгээд бүх шашингийн хүлээн зөвшөөрөө цоош нь одоо глобалчсан даяарчсан нийгмийг бий болох үндсэн сууруудыг хамгийн анх тавьж өгсөн. Хамгийн аюулгүй тийм одоо их дэлхийг хамгийн анх одоо бий болгож ирсэн юм л одоо өвдөөц шүү дээ. Тэгээд энэ чи бид нар магтахгүй дугуй суугаад ах хэвээр юм уу? Альбом болгонд ордог одоо нэг сэдв бол байгаль их буюу ээж гэдэг сэдв, аав гэдэг сэдв заавал байдаг. Тэгээд энэ альбом болгонд аль нэгэн заавал орж явдаг байхгүй юу? Zelda World гэж дуусан дэлхийгээ зарна гэдэг нэртэй. Одоо энэ бол дэлхийн бас олон хүмүүст нэлээд бас чанга мессеж болж очиж байгаа. Эргээд дахиад өөр хүүхдийн хүүхдтер ч юм уу эргээд энэ дэлхий дээр төрөх үедээ чи юун дээр амьдрахыгаа мэдж байгаа юм уу? Тэр үед үнс болцсон газрыг чи төрүүл яах юм бэ гэж байгаа байхгүй юу? Эн чинь зөвхөн энэ цаг үе биш. Дахиад дараа төрөлд чинь байгаа шүү. Энд ч байж ах хэвээр шүү. Улам гоё болоод улам сайхан болоод байж ах хэвээр. Гэтэл энийг зүгээр ингээд энэ цаг үеийнхээ амьдрал гэж ойлгоод ингээд устгаад сүйтгэхэд ингээд яваад ах юм бол чамааг эргээд ирэх чинь энэ газар чинь үнс болцсон байна. Тэр үед чинь энэ үр хүүхдүүд чинь дэлхийг чинь зарчгаад өөр гариг нүгөө явуулсан байх вэ гэдэг тийм хүүхдэд байгаа байхгүй. Эргээд өрхөө мэдээ шайлаарай.
Тэгээ байгаль их гэдэг дуу байна тий. Хонхорэ зүнэсрэ дүүдэнд буулаа хонхон дуугарам холларын гэмтнэс болгоомжил гэж хэлэв Тэгэл одоо тогруу шуунес чинь бороо орохнуудаа өрмөн тэнд одоо нороод бас зүдрэх үедээ гэл ээж нь одоо сүүгээ өргөөл араас нь ингээл те байгаль их энэ хоёрын хоорондын бүр энэ амтэн хүн хоёрын хоорондын харилцааны бүр юм даагуусыг сайхан дуунууд л та. Энэ уран бүтээлүүд бол ер нь Монгол хүн гэж ер нь хүн гэж юу юм бэ? Ямар байх хэвтэй хүн? Энэ нартад ирээд ер нь юу хийх хэвтэй, юу бүтээх хэвтэй, өөрөө өөрийгөө яаж олох юм те? Яаж амьдрах хэвтэй. Энэ тухай л одоо заа сургаж байгаа өгдийн тэр дээрээс бурхтын хэлж байгаа энэ үгнүүдийг дамжуулж байгаа юм шиг ийм л одоо сургаал их үг их олонтой хүмүүсийг сэрээсэн одоо бодлого шуурсан хайрлахыг эрмэлзүүлсэн ийм л одоо уран бүтээлүүдтэй ер нь хөвгд. Сайн мэдгүй улсууд нь одоо сатан матан гэл тэгээд л манайхыг тэгээ бид нар сатан дуулдаг. Бид бол яг жинхэнэ одоо их дэлхий байгаль өгдөөцөө хайрлж магтсан ийм л дуунуудыг дуулдаг юм байна. Жилээр зориулж байгаа тоглолт маань бүрэн хэмжээний тоглолт гэсэн үг. Бидний одоо баг 3 альбомны одоо шилдэг дуунууд орсон. Нийтдээ одоо 26 дуунаас бүрдсэн. Ийм одоо бүрэн хэмжээний тоглолт болно гэсэн үг. Тэгэхээр энэ өмнө нь бол бид нар ер нь одоо олон улсаар тойроод тоглож явах үедээ ер нь ийм бүрэн хэмжээгээр тоглож байгаа. Дандаа 10 хэдэн дуу хавцаал тоглодог байхгүй. Одоо энэ тоглолтын ард яаж гарчих вэ гэж бодож байна. Тэгээ тоглолтын гоё ихийг маш их хэрмэлцэж байна. Маш сайхан болно гэдэгт нь итгэлтэй байгаа. Ер нь бол ажлуудаа дийлэнх нь нуглаад сэтгэлдээ хүртэл ус одоо юмнуудаа бас бэлдээд авсан болохоор сэтгэл амар байна л та. Гэхдээ дахиад жоохон бас янзх ажил гарч ирээ л гэдэг. Бараг төл юм байна те. Тэгээ тэрийгэ бүгдийн сайхан янзлаад бэлэн болгоод ингээд нэг сэтгэл сайхан амар тоглолтоо сайхан хийндээ л гэж бодож байна.